Намайг Нямсраа Ухтай Цалман гэдэг Баянгор аймагт төрж өссөн. За тэгээд 2000 онд Улаанбаатар хотод орж ирээд нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Би багасаа юм ойдог хүүхдээсэн. Ер нь гарын дүүтэй сургуультай ангидаа ч гэсэнтэй ер нь жоохон гарын дүүтэй зурдаг. Тэгтээ нөгөө юмхнаар юм хийчдэг. Бага байхдаа би ч өөрөө одоо хүмүүс илүү хутлаа ярьж байгаа гэх байх. Өөрөө баг гутлаа игээ өмсчдэг. Цүнхээ хийгээ барьцдаг. Тийм хүүхдээсэн. Тэгтээ яг тэр нь бол яг амьдралын шаардлагаар гараад тэгээд бид нар ч нөгөө олоолаа байсан болохоор зэрэг цүнхүүхээ дураалгаж хийгээл үүрчдэг тийм хүүхдээс ерөнхийдөө юм айгүй их ойдог. Дуртай, хоббитэй юм нэгдэг тийм хүүхдээсэн. Ерөнхийдөө энэ үйл ажиллагаагаа болохоор зэрэг би чинь 12 оноос хойш гэрээрээ оёдлын машингүй гараараа хүүхдтэй баривч хийж эхлээд гараар ойсон юм чи айгүй тийм домтой байдаг гэ. Тэгээд наа чи их зүгээр юм байна гэ. Манай найз бас тэгж хийлгээд тэгээд нөгөө өөрөө хоббитэй болохоор зэрэг тэндээсээ өргөжлүүлээд юм ойж эхэлсэн. Бүр ингээ малгай гутал эдрийн ойж эхэлсэн. Яг энэ аль биесээр энэ нөгөө оёдлын үйл ажиллагаагаа 2018 оноос эхэлж одоо яг бүр ингээ аль биесээр өөрийнхөө планк нээж ингэж ажилласан байгаа. За Монгол дээл хувцсыг би бол ерөнхийдөө нөгөө эн чин Европ хувцасаа илүү одоо нөгөө нэг деталь ихтэй нарийн чимэглүүр ажиллагаа шаарддаг. Би өөрөө ийм нөгөө нэг деталь нарийн ийм чимэглүүр юмд айгуу дуртай байхгүй юу? Тийм учраас ерөнхийдөө ийм нарийн ажиллагаа орсон болохоор зэрэг ер нь бол Монгол дээлээс холдохгүй л дээ. Монгол хувцс ч болохоор ерөнхийдөө одоо нөгөө Европ хувцсыг тэр болгон хүмүүс нэг хийлгээд байдгүй. Монгол хувцсыг бол манай монголчууд одоо нөгөө өргөн дэлгэр хэрэгэлдэг болсон. Заавал ингээ цагаан сар, наадам гэдэг ахгүй одоо нөгөө бусд үед ч гэсэндээ айгүй хэрэгэлдэг болсон. Одоо миний бүр ингээ байнгын үйлчлүүлэгч ч гэсэндээ ерөнхийдөө ингээ энгийн үедээ ч гэсэндээ Монгол дийлийг төлхөө хэрэгэлдэг. Тэрийг нь би одоо тэр хүнийг зүгээр энгийн үедээ хэрэглэхдээ одоо зах нь ямар байх вэ? Одоо зах нь туулттай, зах нь яавал тэр хүнд дэвтэйхэн байх вэ? Дээл нь яавал тэр хүнд дэвтэйхэн байх вэ гэж өөрт нь бүр зориулаад тэгж хийж өгдөг. Тийм болохоор зэрэг миний үйлчлүүлэгч нар надаар үйлчлүүлэх их дуртай байдаг байхаа гэж боддог. За энэ бүтээл маань болохоор 2025 онд 7 сард Fashion Week загварын 7 хоногийн тэмцээнд оролцсон бүтээл маань байна. Ерөнхийдөө энэ нөгөө нэг олон ясны дийл би гэхэд ч одоо өөрөө Монгол дийл ойдог хүн гэхэд одоо нөгөө ийм олон яснаа ерөөсөн мэддэггүй байсан. Тэнгуут ийм судалгаатай ийм гоё юм барьж авахлаар зэрэг үнэхээр гоё сонирхолтой миний хувьд айгүй гоё байсан. Нэг бүрчлээ одоо энэ деталь болгоноороо энэ дээлүүдийг чи ингээд судлуул бүгд ингээд судалгаатай хүүхдээ ингээд одоо энэ усны гизгэн үртэл ямар учиртай, энэ дээр нь байгаа хэн ямар учиртай, энэ зүүсгэл нь ямар учиртай, ингээ бүгд ийм судалгаатай юм байлээ. Үнэхээр гоё сонирхолтой байсан. Маш гоё нарийн детальтай. Энэ бүгдийг одоо нөгөө бүгдийг ингээ нэг бүрчлэн гараараа охинтойгоо найзтайгаа сууж бүтээлээ хийсэн байгаа. Эрэгтэй дээл нь бол тэр ингээ хосоор нь хийгээд оролцоод нөгөө тусгай байр авсан бүтээл маань энэ байна. А 13 онд ээжийнхэн гар оёдлын машинаар анх хантаа зоёж ялаа. Айгу зоригтой бүр хобби бүр дурлаад тэгээ хантаац бүр ингээ хосоор нь гаргаад тэрэндээ урамшаад тэрийн маань нэг анх бүр ингээд нөгөө гэрт хурж ирээд хүн худалдаж авч исэн. Тэгээ тэрэнд урамшаад бүр тэр оёдлоос нэг үнэхээр салаагүй бүр үнэхээр хобби үзсэн. Гар оёдлын машинтай байж байгаа дараад нь цахилгаан оёдлын машин манай нөхөр авч өгсөн. Гэртээ одоо ганц цахилгаан оёдлын машинтай л үйл ажиллагаа явуулдаг л 13 оноос 17 он хүртэл гэртээ
Гэтэ намайг гэртээ ойдог гэхгүйгээр гэртнээ нэрж өөрчлүүлдэг уцууд айгүй байдаг байсан. Одоо манай загварууд ч юм болохоор нөгөө өргөө ормойтой тэгсэн ирнээсээ бүр ингээд нөгөө эмхтэн хүнд өмсөхөд айгүй гоё эвтэйхэн байдаг ямар ч эмхтэн өмссөн. Тэгээ энэ нь болохоор зэрэг би болохоор масаар олон тоогоор ойдгоо. Зөвхөн тэр хүнд нь өөрт нь зориулж одоо яг ингээ Монгол дийл байлаа гэхэд тэн дээр нь юу нэм хүү те. Жишээ нь одоо энэ карма гэхэд бол хүний хэрэглээ. Тэнгүүт чи энэ карман байх уу байхгүйгүй. Тэнгүүтээ дээр нь одоо нөгөө сонь юм сонирхдаг усуд байдаг шүү дээ. Дээлнийхээ уурталт бүр ил кармач байх юм уу? Тэрнийх нь яг хүсэлтийн дагуу ингээд нөгөө Монгол дээлнийхээ шинж чанарыг алдагдуулахгүйгээр ерөнхийдөө нөгөө нэг баг зэрэг юм деталь оруулаад ойчдаг. Тэр нь ч надад их гоё таалагддаг. Ер нь ийм болцсон шүү дээ. Одоо манайхан чинь ерөнхийдөө хос дээл гэхээр заавал ингээ хосороо байх албагүй. Одоо эмжээрээр нь ч юм уу ингээ хосолдог болсон. Жишээ нь гээл тэгэл эрэгтэй дээл нь одоо нөгөө эмжээр нь ногоон шар оруулахтай байх юм бол эмэгтэй ногоон шар өнгөтэйч байх юм уу. Ингээ ерөнхийдөө нөгөө эмжээр бүс нударгаараа ингээ хосолдог болсон. За хуримнаар л хосоороо өмснө үү гэхээс ингийн үед ч юм уу цагаан сараар одоо баяр шаллаар аюугаа ингээд нөгөө эмжээрээр нь бүсээр нь нударгаар нь ч юм уу ингээд сөөлжлүүлээд ингэж хосолдог болсон. Тэр нь ч гэсэн илүү гоё санагддээ штэ. Одоо бол материалст айгүй сонголттой болсон. Ер нь хаа сайгүй материал байна. Бүр янзаараа орж ирж байна. Юм хийл гэвэл хэвээр материал бол үнэхээр сайн болж байгаа. Тэрийг дагаад илүү чанарчж байгаа. Одоо ерөнхийдөө нөгөө ковид үед ч юм уу 22 онд 21 онд ч нөгөө материал ерөнхийдөө жоохон хумигдмал байдаг багт чинь жоохон чанар нь жоохон тиймэрхүү байсан бол одоо нөгөө илбэгшээд ирэхээр тэрийг дагаад чанар илүү сайн. Үйлчлүүлэгч нар маань ерөнхийдөө нөгөө чанарыг бас аягүй сайн мэддэг болсон. Энэ материалын дээлийн торг даавын чанарыг одоо ямар нь илүү чанартай байна гэдгийг бас илүү мэддэг болсон юм бэлээ ер нь. Ер нь бол бүх төрлөөр оён. Ер нь бол бариад авсан юм аа бол заавал би бүр яг эцсийн үздэг тийм зантай. Яг л одоо нэг бариад авсан. За энийг л нэг хийчихье да гэсэн юм аа. Заавал хийдэг, гүйцэтгэдэг. Үр дүнгийн 100% хардаг. Тэгжээ санаа амардаг. Миний хувьд бол ерөнхийдөө энэ чинь нөгөө нэг материал орц юмаа тооцоод дээр нь болохоор тухайн хүний нөгөө оёх чадвар тэрнээс шалтгаалаад ер нь бол өөрсдийнхөө үнэлгээг тогтоодог байх гэж боддог. Тэр үнэтэй байна гэдэг байгаа юм. Тэгэхээр зэрэг тэр одоо яг урдаас орж ирж байгаа Монгол дээл цамц гэлбэр урдаас айгүйх орж ирж байгаа шүү дээ. Тэрийг бол одоо тэр авж байгаа хүн энэ хийцээ хараад материалаа хараад тэгж авсан дээр юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхгүй нөгөө хямд яг нөгөө нэг хийцээ мэдхгүй одоо яг оёдл мэдхгүй гэдэг шиг тэрнээс шалтгаалаад нөгөө хямд материал аваад ерөөсөө нэг өмсөөл тэр нь ерөөсөө дахиж өмсгдөхөөргүй одоо симрээд ч юм уу ингээ урагдаад тэнгуут манай дотоодын үйлдвэрлэгч нар чинь бүгд ингээд нөгөө нэг сэтгэл оюунаа шингээгээд ингээд суугаад нэг бүрчлэн имжээд ойдог болохоор чинь чанар бол шал өөр байгаа. Тиймдээ ч жоохон нөгөө үн хөсөө шингээгээл одоо яг тэр бүтээлэн гардаг болохоор жоохон үнэтэй санагддаг л ах. Яг урдаас ч одоо нөгөө их хэмжээгээр бүр маш их хэмжээгээр оруулж ирж байгаа тий. Тэнгүүч уртлын нөгөө үйлдвэрүүд чи яг ингээд бид нар шиг одоо яг энэ Монгол оёдлч чиг ингээд яг ингэж ойж хизээч чадахгүй. Тиймдээ ч юусоо ингээд бүх юмыг ингээд нөгөө автоматжуулаад ингээд шууд машинд оруулаад гаргацдаг. Тийм болохоор ингээд нэг бүрчлэнгийнх нь үнэ арай хямд гардаг байх л та. Бид нар шин болохоор нэг бүрчлэн ингээд материал дээрээ туулж ажиллаа. Нарийн өөр ухаан гаргаж байгаа болохоор зэрэг тэн дээрээсээ л ер нь үнэлгээ нь тэгж өндөр юм шиг санагддаг байх. Миний хувьд бол өндөр биш гэж бодсон шүү дээ. Эний чи одоо нэг
дээлийг оёход ч одоо хэр хугацаа шаардах вэ? Хэдэн хүн оролцох вэ? Тэ одоо нэг дээлэнд чинь зөвхөн би оролцоод байгаа юм биш. Өчнөө 2 3 хүний гар оролцож ийж 2 3 өдөр болж ийж нэг дээл гардаг байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь бол Монгол дээл, Монгол хүнээр оюусан Монгол дээл үнэтэй хахаас аргагүй. Би чи ер нь одоо нөгөө хэр орогтой ингээ гаднаас захиалга авч дийлдэггүй. Зөвхөн миний одоо нэг үйлчлүүлэгч нар ерөнхийдөө ингээд оёдод би ер нь гаднаас ингээд захиалга авъя гэхлээр бараг л боломж олддггүй дээ. Ерөнхийдөө л яг надаар үйлчлүүлдэг байнгын үйлчлүүлэгч нараа захиалга аваад л ерөнхийдөө тэгээд л таардаг да. Цаашдаа би одоо нөгөө энэ жил бол нөгөө олон улсын үзэсгэлэн худалдаагаар ерөнхийдөө явж үзье гэж бодож байна. Би гадны үзэсгэлэн худалдаанд ер нь бол энэ жилээс түлхүү оролцъё гэж бодож байгаа. Одоо би чи ингээл шууд ганцаараа ингээл нэг ингээд энэ урланг ингээ бүтээгээ босгоод ирсэн юм биш. Энд чи одоо миний хань байна. Одоо маш их урам өгдөг, дэмждэг. Тэгээд миний найз байдаг бас багын маань найз байдаг. Тэр маань бас намайг байнга дэмждэг, ерөөсөө байнга цуг байдаг. Бүхэл зүйл одоо жаргал зовлон юу идэв те. Баяр баясгалан одоо тэр бүгдэд одоо цуг байдаг хүмүүс маань байгаа. Одоо тэрийг дуртахгүй байхын аргагүй. Хүн урт их дуртай юм хийгээл тулгараад байх асуудал бол байхгүй гэж боддөө штэ би ер нь. Яг хүндэн зориулж тэр хүндэн зориулж ингээд нөгөө бүтээлээ хийдэг. Тэгэхээр зэрэг яг л тэр хүн одоо зүгээр ийм нөгөө худалдааны дээл хүн аваад өмсөх чинь шал өгөр штэ тий. Одоо таарахгүй яг зогсон бол тэгээ сайхан таарал аваа явна. Гэхдээ ерөнхийдөө манай дийлнүүд айгүй гоё нөгөө суулттай байж нөгөө хүндэн тааруулж ойж байгаа дийл маань илүү одоо нэг бүрчлэн би бүр ингэж боддог байхгүй. Ерөнхийдөө чимэглэр ажил дээлэндээ яг энэ өөрийнхөө гаргаж байгаа бүтээлдээ оруулах айгүй их дуртай. Нөгөө үйлчлүүлэгчийн одоо нөгөө сэтгэлд нийцсэн нарийн деталь айгүй их тийм нөгөө гараа ажиллагаа орсон тийм бүтээл хийх дуртай. Бас нөгөө нарийн хийцтэй бүтээл байвал надад бүр илүү сонирхолтой байдаг. Би бүр ямар ч их ажилтай байсан нарийн хийцтэй захиалга орж ирвэл бүр айгүй их дуртай байдаг. Жидээ эрхлэгч нар ч одоо нөгөө эхлэхдээ бага хэмжээний зээл угаасаа авч эхэлсэн байдаг. Миний хувьд бол капитал банк гэж байдаг байхад тэндээс 5 сая төгрөг аваад анхныхаа нөгөө материалыг аваад ингээ хийж эхэлж ийсэн. Тэрнээс хойш одоо банкудтай бол бид нар чинь байнга л хамтарч ажиллана шүү дээ. Гэхдээ хүн өндөртэй байдаг. Жижиг дундын одоо тэр баг хүүтэй зээлүүд бол биднэрт бол ер нь бол олдох нь ховор. Тэр тусмаа одоо ийм нөгөө нэг жижиг ийм үйлдвэр эрхлэгчид ерөнхийдөө ингээд нэг өөрөө баг төрөлхөөс ийм сурцсан юм бол биш шүү дээ. Би чи өөрөө бүх төрлийн сургалтанд өөрийгөө хөгжүүлэх одоо ямар ч төрлийн сургалт байдгийг заавал ингээд би ингээд болчлоо гэж орхихгүйгээр тэр нь надад хэрэгтэй. Энийг би сурчвал болох юм байна гэж жижиг деталь байсан ч гэсэндээ нэг бүрчлэн үзэс судалж би өөр айгүй их судалдаг. Сургалтуудад айгүй их суудаг. Том жижиг гэхгүйгээр суудаг. Урлах эрдмийн хичнээн ангид сууж агаад одоо нөгөө багыгаа гаргаад завсралцсан байгаа одоо өргөжлүүлээ суун ямар ч байсан төгснө гэж бодож байгаа. Миний одоо яг ойрын зорилго хитийн зорилго ш. Ойрын зорилго маань бүр ингээд нөгөө бид нар ч одоо дутагдaltaй тал нь ингээд материал биш үү тийм. Яг ингээд дуртай материал аваад одоо миний хувьд бол дуртай материал аваад оёх юугүй боломжгүй байна. Миний одоо яг ойрын зорилго бол ингээ материалын дэлгүүртэй тий материалын дэлгүүртэй болчих юм бол дуртай юмаа хийн шүү дээ. Тэндээсээ аваад дуртай юмаа хийн. Тэгээ бүр цаашлаад тий өөрийнхөө нөгөө одоо нөгөө торгоны хэмиг ингээ зохиодог болсон яг хевлээд өгдөг болсон. Монголд ч одоо яг ийм торго даавны үйлдвэр байхгүй болохоор урд л хевлүүлж орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг энэ торгон дээр одоо нөгөө өөрийнхөө гоё гаргах гэсэн санаагаа гаргаад гоё хээнүүд одоо өөрийн нэрийн тийм торготой материалтай болох одоо ер нь бол ойрын зорилго байна надад. 24 оны 3 сард нэг Баянгол дүүргээс намайг дуудаад
Нэг ийм уулзалт би яг юу болох гэж байгааг мэдээгүй тэр уулзалтанд очиод. Тэгээд нэг ийм холбоо байгуулах гэж байгаа. Яг ч холбоо байгуулах гэж байгааг ч мэдээгүй. Тэн дээр би маш сайхан уусуудтай танилцсан. Энэ намайг бас айгүй хурцлж өгсөн. Бүр айгүй олон сайхан хүмүүстэй танилцсан. Мэргэжил өөр жидүү эрхлэгчтэй танилцсан. 24 оны 5 сард холбоо байгуулагдаад тэн дээр бүр үнэхээр сайхан хүмүүстэй танилцсан. Одоо ч гэсэн ингээ найз нөхөд байдаг. 25 оны 3 сард Баянгол дүүргийн нөгөө Flower Face томоохон хэмжээний одоо нэг өсчин гоо сайхан аялалчдын дунд болсон томоохон хэмжээний тэмцээн болсон Баянгол дүүргийн 60 жилийн хүрээнд болсон баха тэр тэмцээн. Тэн дээр өөрийгөө үзий сорий гэж бодоод орсон. Тэгээ 2 дугаар байранд орсон. Flower Feast. Тэгээ бэжэт л тэр чин 5 сард болсон. 7 сард би нөгөө наадам таарсан. Тэн дээр бас л өөрийгөө сорж үзье гээд нөгөө Fashion Week гээд загварын 7 хоног болдог. 2 дахь жилдээ явагдаж байгаа юм лээ. Тэн дээр бас өөрийгөө сорий гэж бодоод орсон. Олон ясны хугацаар тэн дээр бас тусгай байр шүүгчдийн нэрэмжид шагналыг бас авсан. Тэн дээрээс маш их урам авсан. Тэгээ ижил нөгөө мастер Баянгол дүүргийн 60 жилийн хүрээнд мастер ойдлчин цол олгоно гэдгээр тэн дээр нь бас орсон. Маш олон чадварлаг сайхан ойдлчтай уур ухаанаа уралдуулж нэг өдрийг нэг сайхан өнгөрөөж оролцсон байдаг. Тэн дээр би 1-р байранд ороод тэгээ мастер цолоо авсан байдаг. Хамгийн гоё зам гэртээ ярих зам гэдэг шиг би орой гэрлүүгээ ярихтаа айгүйх яардаг. Хүүхдүүд рүүгээ. Тэрэн шиг өглөө бас ажил руугаа ирэхтээ айгүйх яардаг. Яагаад гэхэлэр зэрэг одоо эн чинь миний 2 дахь гэр шүү дээ. Их цагийг би эндээ өнгөрөөж байна. Тэгээд энийг оёод одоо нөгөө Монгол дээлээ одоо юмаа оёо суuna гэдэг чинь миний хувьд бол зүгээр хасар их хэмжээшгүй бүр аз жаргал ахгүй юу. Тэгэхээр зэрэгэл ажил руугаа өглөө босоо яардаг, орой гэрлүүгээ яардаг. Манайхан Монгол дээлээ өмсч хөвшээд ингээд зөв хэрэглээд, зөв хадгалаад явбал үнэхээр сайхан хувц. Монгол дээлээ өмсгөр хүн угаасаа цаанаасаа юм бадрангуй, цоглог, эрхэмсэг өөртөө ихтэй болдог. Тийм учраас бүгдээрээ Монгол дээлээ өмсч хөвшье.